Эрхэм үзэгч та бүхэн амралтынхаа өдрүүдийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Эх орон телевиз өнгөрч байгаа 7 хоногийн тойм мэдээллийн хөтөлбөр танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн тойм хөтөлбөр 2016 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчдийг сонгуулийн ерөнхий ороо бүртгэж авсан тухай мэдээллээр эхэлнэ. Өнгөрсөн 5 дугаар сарын 27-ны өдөр Улсын их хурлын сонгуульд оролцох нам эвслүүд нэр дэвшигчдэд тодруулсан. Хуулийн дагуу сонгуулийн ерөнхий ороо нэр дэвшигчдийн материалыг 30-ны шөнө буюу мягмар гаригийн шөнийн тэг цаг хүртэл авснаар дуусгуулсан юм. За хэрв нэр дэвшигчид шаардлагатай материалыг дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн тогтоогдвол гарсан зөрчлийг 6 дугаар сарын 4-ний дотор засах боломжтой байлаа. За 2016 оны Улсын их хурлын сонгуулийн 76 тойрогт намаас нэр дэвшигчдийн материалыг сонгуулийн ерөнхий хооронд хүргүүлж дууссан бол за бие даагчдыг 6 дугаар сарын 1-ний хүртэл хугацаанд бүртгэлээ. За одоогийн парламентын 76 гишүүнээс 68 нь дахин нэр дэвших нь тодорхой болсон бол нэр бүхий 8 гишүүн сонгуульд нэр дэвшихээс татгалзсан. За ардчилсан намын тухайд энэ удаагийн сонгуульд залуу нэр дэвшигчид эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн. За нэр дэвшигчдийн нэрсийг хуулийн дагуу сонгуулийн ерөнхий оронд хүргүүлж байгаагаа мэдэгдэж байлаа. 27-ны өдөр ардчилсан намын үндэсний зөвлөлтөөр хурлаараа 76 нэр дэвшигчээ тодруулсан. 27-оноос 3 хоногийн хойш 3 хоногийн дотор сонгуулийн ерөнхий ороонд бүх нэр дэвшигчдийн материалыг хүргүүлэх ёстой. Энэ журмынхаа дагуу ардчилсан нам өнөөдөр 76 нэр дэвшигчийн материалыг хууль заасны дагуу бүртгүүлж байна. Анх удаа нэр дэвшиж байгаа хүн бол одоо 24 байна. За энэ нь бол одоо нийт нэр дэвшигчдийн 33%. За 32-33% хувьтай анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс байна. Нийт одоо нэр дэвшиж байгаа хүмүүсийн дотроос ардчилсан намын 35 гишүүн. За нөгөө иргэний зоригоос орж ирсэн 2. За юунаас үндэсний Монгол үндэсний ардчилсан намаас орж ирсэн 2-тай нэлээ 39 болж байгаа. За энэ 39 гишүүнээс бол нэр дэвшээгүй 2 хүн байгаа. Амар жаргал гишүүн Цэвэлмаагийн баяр сайхан. Бусад 37 нь бол одоо нэр дэвшсэн байна. Сонгуулийн хууль болон холбогдох журманд заагдсан бүх одоо материалуудыг хуулийн дагуу бид нар бүрдүүлж өгж байна. Манай намаас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийн хувьд бол хууль зөрчсөн болоо ямар нэгэн хуулийн одоо хууль бас ийм одоо зүйл бол байхгүйгээр бид бүхэн бүх зүйлийг нэгтлэн шалгаж албан ёсоор бол хуулийн хугацаанд багтаж өгдөг. 76 нэр дэвшигчдийн тал хувь нь бол үндсэндээ залуучууд. Залуучууд гэдэг нь одоо 45-аас доош насны залуу. За анх удаага улсын их хурлд нэр дэвшиж байгаа хүмүүс бол бас 40 гаруй хувь нь. Бараг 50% нь бол одоо анх удаага улсын их хурлд нэр дэвшиж байгаа юм байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол Ардын нам энэ удаагийн улсын их хурлын сонгуулийн нэр дэвшилтэнд бол шинэ үедээ залуу үедээ боломж олгож тэднийг одоо дэмжиж нэр дэвшүүлсэн. Хуулийн дагуу 6 дугаар сарын 6-нд сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дуусна. Улмаар 6 дугаар сарын 7-ны өдөр сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн үнэлгээг олгоно. Намаас нэр дэвшигчдийн бичиг баримтад ямар нэгэн зөрчил байгаа эсхийг шүүхээс тогтооно. За хэрв зөрчил илэрвэл 6 дугаар сарын 4-ний дотор засах боломжтой. Эсвэл өөр нэр дэвшигчийн материалыг ирүүлэх ёстой байсныг сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байлаа. Намууд өөрсдөө материал авчирсан бичиг баримт дээр эхний ээлжин шууд хүлээж авна. Тэгээ энэ хугацаанд нэр дэвшигчтэй тодруулаагүй гэдэг ч юм уу тийм гомдол санал гарах юм бол тэрийг хуулийн байгууллага тогтооно. Ер нь энэ шинэ мөрдөж байгаа хуулиар бол ерөөсөө зөрчил юм уу аливаа одоо хууль зөрчсөн асуудлыг тогтоох байгууллага нь шүүх байгаа шүү дээ. Хуулийн дагуу сонгуулийн ерөнхий ороо 2016 оны Улсын их хурлын сонгуульд нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн бичиг баримтыг лав гарагт хүлээн авч дууссан. За энэ удаагийн сонгуульд нийтдээ 11 нам 3 эвслийн 416 нэр дэвшигч 74 бие даагч баримт бичгээ ирүүлсэн байна. За Улсын их хурлын ээлжид сонгуульд оролцох нам эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг нэгтлэн шалгаад бүртгэх шийдвэр гарсан. За харин бие даан нэр дэвшигчдийн бүрдүүлсэн бичиг баримтыг сайтар нэгтэлсэн. Тодруулбал бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсгийг санамсаргүй болон төврийн аргаар шалгаж баталгаажуулсан байна. За мөн сонгуульд нэр дэвшигчид нэрээ татах, зарим нь тойргоо солих гэж байгаа тухай мэдээлэл өнгөрч байгаа 7 хоногт гарсан юм.
Сонгуульд 11 нам 3 эвслийн 416 нэр дэвшигч, бие даагчдаас 74 нэр дэвшигч оролцох байсан бол улсын дээд шүүхээс иргэний зориг ногоо намыг сонгуульд оролцуулах шийдвэрийг гаргасан. За дээд шүүхийн шийдвэр сонгуулийн ерхий хороонд ирсний дагуу өнгөрсөн 5 дугаар сарын 31-ний 76 тоот тогтоолоор иргэний зориг ногоо намыг 2016 оны улсын их хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар болсон. За үүнээс гадна ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж зарим нэр дэвшигчийн нэрийг эргүүлэн татсан гэх мэдээлэл байгаа юм. Тодорхойлбол ардчилсан намаас улсын их хурлын 20 дугаар тойрог буюу Өвөр хангай аймагт нэр дэвшгээр болсон Даваа баяр, за 33 дугаар тойрог буюу Увс аймагт нэр дэвшгээр болсон Сүрэнжав нарын нэрийг эргүүлэн татгаар болсон. За үүнээс гадна сонгуулийн ерхий хорооноос тусгаар тогтнол ив нэгдэл эвслээс нэр дэвшүүлсэн Туяа Бадрах, за Монгол Ардын Бясалгалт намаас нэр дэвшүүлсэн Чин Зориг, Инхбаатар, Саранхүү, Эрдэнэ Жамяан, Инх баяр нарыг бүртгэхээс татгалцсан гэх мэдээлэл байгаа. За учир нь Монгол Ардын Бясалгалт намын удирдлагуудын ялтай байх хугацаа дуусаагүй гэж үзэж байгаа учраас нэр дэвших боломжгүй болж байна. Намуудын нэр дэвшигчид өөрсдөө материалаа буцааж авах хөрөөдөл хүсэлт гаргасан юм тохиолдол байгаа. За тэр хүмүүсийг бол бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан байж байгаа. Тойрог солих боломжгүй шүү дээ. Хуулийн дээр намын дотоод хурлаараа аль тойрог дээр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг шийдсэн учраас энэ тойрог солно гэсэн ойлголт байхгүй. Нэр дэвшүүл харин зөвөр өөрөө бүртгэхээс өмнө тийм ээ сонгуулийн ерөнхий шийдвэр гаргасан материалаа татаж аваад өргөдлөө гаргасан юм тохиолдол гарсан байгаа. За тэрийг нарийн хэлэх боломжгүй юм. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд нам эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй өдрийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлт гаргах эсвэл өөр хүний нэрийг 6 дугаар сарын 4-ний дотор дэвшүүлэх учиртай байлаа. За одоо 6 дугаар сарын 6-нд сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг баталгаажуулснаар 6 дугаар сарын 7-ны өдөр сонгуулийн ерхий орооноос нэр дэвшигчдийн үнэлгээг олох юм. За сонгуулийн хуулиар нэр дэвшигчид 6 дугаар сарын 11-ээс 28-ны хооронд сурчлагаа хийж өөрсдийн мөрийн хөтөлбөрөөр танилцуулах боломжтой байгаа. За гэхдээ телевизээр өдөрт 2 цагийг л нэр дэвшигчдийн тухай мэдээлэл цэцгэд зарцуулах ёстойг хуульчилсан. За энэ сонгогчдыг тэнцвэртэй мэдээлэлээр хангах, мөн сонгогчдод боловсрал олгох хэвлэл мэдээллийн байгууллагын үүргийг хязгаарлаж байна гэж сонгогчдын боловсролын төвөөс үзэж байна. Хуулийн дагуу сонгуульд оролцох нам эвслүүд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөөр хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулах нь сонгогчдод өөрсдийн мэдээлэл мөрийн хөтөлбөрийн онцлогоо танилцуулах намын үйл ажиллагаа болдог. Нөгөө талаас сонгогчид нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг харьцуулан дүгнэж сонголтоо хийдэг учраас телевизийн сурчлагын цагийг нэмэгдүүлэх асуудал хөндөгдөж байгаа. Монголын телевизүүдийн холбооноос энэ асуудлаар сонгуулийн ерхий хороо, улсын их хурл, үндсэн хуулийн цэцэд хандсан. За энэ асуудалд сонгуулийн ерхий хороо ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Яг хуультай л барина шүү дээ. Өстой нэг хуулиар дагандаа гэдэг шиг тэрийг л барихаас өрөхгүй шүү. Хуулийн заасан байж байгаа өдөрт 1 цагаас илүүгүй ирээд харин чуулган дээр бол сонгуулийн ерөнхий орооноос нэгдсэн чуулган нар энэ асуудлыг хэлцэх үед яриад эн чинь 2 сонгуул явж байгаа шүү дээ. Улсын их хурлын сонгуул, орон аймаг нийслэлийн сонгуул явж байгаа учраас энэ 1 цаг гэдэг чинь нэг сонгуульд ноногдсон цаг үедтэй гэж иж их хурлын гишүүч гэсэн үнэхээр тийм юм байна гэд хуулинд 1 цаг гэж байгаа ч гэсэн 2 сонгуул явагдаж байгаа учраас телевизийн телевиз эфирт сурчлагын цаг бол 2 цаг. Яг сонгуулийн эрсээр ингэж баталгааждаг юм те. Сонгуулийн үр дүнгээр ийм асуудлыг шийддэг юмаа гэдэг тэр сонгогчдын боловсролд чиглэсэн мэдээллийг сонгогчдод өөрсдөө авах нь нэг талаасаа хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ тал дээр бас эфирийн цагийг илүү нэмэгдүүлдэг ч юм уу те сонгогчдын боловсрол зориулсан тэр мэдээллийг нь өгөх нь те ямар ч улс төржөөгүй ямар нэг нэр дэвшигчийн талаар яриаггүй тэгхгүйгээр сонгогчдын боловсрол зориулсан мэдээллийг илүү өгөх нь бид нар нэг ухаалаг сонголт их сонгуулийн үр дүн өөрөө шударга байх сонгогчдод өөрсдөө идэвхтэй оролцох сонгуулийн эрс нэмэгдэхэд ийм ашиг тустай байна. Сонгуулийн үеэр зөвхөн нэр дэвшигчдийн талаарх мэдээ сурвалжлагаас илүүтэй сонгуульд санал өгөхийн ач холбогдол сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх тал дээр илүүтэй анхаарах шаардлагатай гэж үзэж байна. За 2012 оны сонгуульд сонгуулийн насны иргэдийн 65% нь саналаа өгсөн. За насаар нь ангилбал 18-аас 25 насны сонгогчдын 38% нь санал өгсөн бол 26-аас 35 насныхны 45% нь 36-аас 45 насныхны 55% нь за 46-аас 55 насны сонгогчдын 62% санал өгсөн. За харин 56-аас дээш насны сонгогчдын 66% нь сонгуульд оролцжээ.
Улс төрчид итгэхгүй байна, намуудад итгэхгүй байна. Тэгэл за ер нь хинж гарсан ялгаагүй бүгдөө л адилхан штэ гэсэн ерөнхий юм хандлага байгаа да. Тэгээ хамгийн гол нь ерөөсөө итгэл гэдэг зүйл ингээд байхгүй болсон. Улс төрчдөд, намуудад итгэл одоо сонгогчдын итгэл гэдэг зүйл байхгүй болсон учраас сонгуулийн эрс угаасаа буураад байгаа. Гэхдээ бид нар саналаа өгөхгүй байснаар ямар нэг хас байдлаар асуудлыг шийдэхгүй сонгуульд одоо саналаа өгөө хүмүүсийн ачаар муу улс төрчид сонгогддог гэдээ бас нэг үг өгдөг те. Тэгэхээр энэ байдлыг илүү их ойлгож байгаа учраас сонгуулийн эрс илүү нэмэгдэх байх гэсэн л бодолтой байна. Нийгмийн эдгэх сайтай залуучууд сонгуульд санал өгөх тал дээр хойроо ханддаг учраас энэ удаагийн сонгуульд эрс буурахыг гэсэн болгоомжлол байгаа. Зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагын нөлөөлөл чухал гэдгийг тэмдэглэж байлаа. За үүнээс гадна манай улсад 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 64 мянга орчим нь сонгуульд санал өгөх насны хүмүүс байна. Гэхдээ өмнөх жилүүдэд сонгуулийн санал авах байрны орц гарц саналын хуудас зориултын бус байснаас болж санал өгөх боломж хязгаарлагдмал байсан байна. За иймээс энэ удаагийн сонгуулийн санал авах 1998 хэсэг буюу санал авах байрны орц гарцыг налуу болгох тал дээр орон нутгийн удирдлагууд үүрэг хүлээн ажиллаж байгаа юм. 2016 оны сонгуулийн саналыг нийтдээ 1998 хэсэгт авна. Эдгээр санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чөлөөтэй орж гарах налуу орц гарцтай байх шаардлагыг тавьж байгаа бол харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан саналын хуудсыг бариа үсгээр хэвлүүлэх ёстой юм а. За нөгөө талаас тэд шийдвэр гаргах түвшинд төлөөлөл оролцуулах шаардлага бий болсныг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байна. За үндсэн хуулиар хүн бүр сонгогдох эрхтэй гэж байгаач сонгогдох эрх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хаалттай байгааг илэрхийллээ. Хууль эрх зүйр бол байдаг ч гэсэн тэрийгээ дагаад гарч байгаа нарийнж ирсэн амьдрал дээр буух журам стандарт нь их асуудал үүсгдэг те. Жишээ нь сонгуул өгөх хэрэгтэй байх нь бүгд нь нээлттэй байгаа ч гэсэн яг одоо сонгуулаа өгөхд бол орчин нөхцөл ямар байгаа те. Тэр боломж нөхцөл дээр одоо хараагүй үний хувьд бол яг одоо өөрөө биеэрээ өгөх тэр юм хангас өгснөө гэдэг нь бол их асуудал болчиход байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шийдвэр гаргах төвшөнд өөрсдөө байлгаж чадахгүй. Тэгэхээр биднэрт бол бусад хүмүүстэй адилхан одоо сонгох эрх бол байна. Тэгээд сонгуулийн хуулинд бол ер нь одоо сонгуулийн байрыг хүртээмжтэй байлгах хараагүй хүмүүсийн одоо хүртээмжтэй байдлыг хангасан шаблон бий болгох бүхээг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бүхээгтэй байх, дэд бүтцтэй байх гэсэн энэ асуудлууд бол тусгагдсан. Урд нь бол нин үгүй оролцох боломж байгаагүй. Зүгээр яг нэг хайрцгаар санал өгөхөөр захиалга явуулдаг. Гэхдээ тэр нь бас тэр болгон хүрэлцдэггүй байсан. 2012 оны сонгуульд биднээс өөрсдөө хөсөлж нөгөө сонгууль өгөх байрны дэд бүтцийг бий болгох талаар чинь нэлээд хэдэн газар хийгээд тэрнийхээ хүчинд нэлээд олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс санал өгөх боломжтой болсон. За энэ жилийн тухайд бол одоо бас юу болохыг сайн мэдэхгүй байна. Яг нөгөө жижигсэн юу болсон учраас за сонгуулийн тухай хуулинд харааны бэрхшээл дээр зориулсан саналын утасны барайл авцсан байна гэж заасан байж. Үүнээс гадна санал авах байр бэлтгэхтэй тэрэгэн зэрэгтэй иргэн орох боломжтой налуу орц гарцаар заавал одоо тонолсон байна. Мөн дээрээс нь санал авах байрны нэг санал тэмдэглэх бүхийг тусгаалan тоногсож бэлдсэн байна гэсэн хуулийн заалт байж байгаа. Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас хэсэг нэгтгэхэд хамгийн сүүлийн байдлаар ирүүлсэн байж байгаа. За 1998 хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл 1998 санал авах байр байна гэсэн. За энэ санал авах байруудыг бэлтгэх үүрэг нь хуулиараа тухайн шатных нь одоо засаг даргад ногдсон байж байгаа. Тэгэхээр энэ тухайн шатныхын засаг дарга нь санал авах байруудын ахлах зохион боловсролтой хамтраад энэ орц гарцыг хийх үүрэг нь өөрсдөд нь ногдсон байна. Энэ жил улсын их хурлын сонгуул аймаг дүүргийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулна. Ингэснээр орон нутагт 570 төрлийн их хурлын сонгуулийн 76 төрлийн саналын хуудас нийт 600 гаруй саналын хуудас бэлтгэх тооцоо гарчээ. За 2012 оны сонгуульд сонгуул өгөх насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 гаруй хувь санал өгсөн бол энэ хэмжээг энэ жил нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна. Өнгөрч байгаа 7 хоногийн лав гарагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож нийслэлийн засаг даргын тамгын газар болон хариа байгууллагуудаас хүүхдийн баярт зориулсан арга хэмжээг зохион байгууллаа. За энэ жилийн баярын арга хэмжээний хүрээнд олон төрөлт жагсаал, урлагийн тоглолт, үлгэрийн ном, тоглоомын худалдаа, гар зургийн үзэсгэлэн зэрэг хүүхдэд зориулсан сонирхолтой үйлчилгээг үзүүлсэн юм. За Чингис хааны талбайд болсон хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээнд хүүхэд багчууд өргөнөөр оролцсон бол эцэг эхчүүд нэгэн өдрийг хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж да баяртай байлаа.
Их Хүрсийн баярын нэгдсэн арга хэмжээнд 8000 гаруй авьяаслаг хүүхэд багчууд оролцлоо. Хүүхдүүд бишгүүрээр төрийн шагналт ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Намсрай Живийн хөгжим, халуун илгэн нутаг аялгауг хөгжимдөж 500 морин урж хүүхэд төрийн сойрхолт ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Жанцан Нурвын Монгол аялгауг тоглож сонирхуулсан. За мөн 500 хүүхдийн их найрал, 1000 хүүхдийн парад алхаж хүүхэд багчуудад баяр хүргэлээ. Үүнээс гадна олон төрлийн жагсаал бүхий баярын парадыг сонирхуулж байлаа. Тухайлбал сургуулийн өмнөх боловсролын ногоон гэрэл цагаан шугам хүүхдийн парад, ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн зохицуулагч, сурагчдын өсвөрийн цагдаа бүлгэм, Тэмүүжин өрлөг сургуулийн сонсогчид, спортлог сурагчдын парад, бүтээлч хүүхэд багчуудын робот, автуулан усан, нисэх загварууд, за амар тайван инх хамар байдлыг бэлэгдэж ламхаанаар сургууль цэцэрлэгийн эмч, тогооч нарын парад. За мөн олон улсад өөрсдийн байр суурийг эзэгнэж чадсан оюуны спортын тамирчид хүүхдийн баярын парадад оролцлоо. Энэхүү арга хэмжээнд засгийн газрын тэргүүн болон нийслэлийн удирдлагууд оролцож хүүхэд багчуудаа баяр хүргэсэн. Их хүүхдийн хөгжил хамгааллын боломжтой байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай, хүүхэд харах үйлчлэгээний тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хангалттай сургуулийн өмнөх боловсрол хамрагдаж чадахгүй байгаа 2-6 насны хүүхэд эрүүл аюулгүй хамгаалагчийн орчинд өсвөрнөх хөгжих хүмүүжих боломж бүрдэж хүүхэд харах хөнгөн улмаас үлмэр ихэж чаддгүй эцэг их асран хүмүүжүүлэгч ажил хийж орлогоо нэмэгдүүлэх гэр бүлийн хүчирхийллийн аливаа эдгэрэлтэй үр нөлөөтэй тэмцэх эрх зүйн таатай орчинд бид бүхэн бүрдүүлж чадлаа. Их хүүхдийн төлөө Монголын төр, Монголын засгийн газар цаашиж тэргүүн эзэнд анхаарч бодлого үйл ажиллагаа чиглүүлнэ гэдгийг баярын энэ өдөр ёслолын хүндтэй энэ өдрөөс батлан хэлж байна. Эхчүүд маань цаг үргэж сэтгэл тэнгээр амар байж Монголын үрс маш олон бол болтугай. Баярлалаа. Хүүхдийн эндэгд сургуулийн орчмын хүүхдийн эндэгдийг бид нар 50%-аар бууруулж чадсан юм байна. Нөгөөдөө бүгдээрээ мэдж байгаа хүүхдийн автобусны асуудал байна. Хүүхдтэй Улаанбаатар хөтөлбөр байна. Гэртээ харих зам хөтөлбөр байна. Энэ бүхэн бол хүүхэд багчуудынхаа төлөө хийгдэж байгаа нийт хотын зүгээс засгийн газартайгаа хамтарч хэрэгжүүлж байгаа тэр ажлуудаа. Энэ ажлаа урьдчилан эрчимжүүлэх талаар бид нар цаашдаа хичээн зүтгэх болно гэдгээ энэ өдөр хүүхэд багчууд таа бүхэндээ хэлэх байна. Ингээд нийт монголчуудынхаа үр садад баяр баясгалан ад жаргал хамгийн сайн мөнгөнийг хүсье. Баярлалаа. Улаанбаатар хотоо хүүхдэд ээлтэй хот болгон хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг нийслэлийн удирдлагууд онцоллоо. Энэ хүрээнд хүүхдэд ээлтэй Улаанбаатар гэртээ харих зам хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг хэлсэн. За харин баяраа тэмдэглэж байгаа хүүхэд багчууд төв талбайд тоглолт үзэх, хүссэн амттнаа идэх, машин, ундаг дугуй, бөмбөлөг, хөөсөн тоглоомоор тоглож баярлцгаалаа. Сайхан баярлж байна. Өнөөдөр ямар тоглоом дээр тоглож яаж баярлсан? Би юу зөндөөгөө тоглосон. Парк яваад зөндөөгөө тоглоо байсан. Талбай дээр ирээд юу үзэж харах юм олон байна? Байна. Зөндөө юм байна. Хүүхэд удаас гоё. Гоё болж байна уу? Гоё болж байгаа. Өнөөдөр хинтэйгээ баярлав. Дүүтэйгээ. Намайг ишгэлэн гэдэг. Харин самрагдгүй, хай чангалагч тавьдаггүй, хоосон буцаадаггүй, уурганы өдөртөөр гიშгдэггүй, усаан гардаггүй өөж Монгол хаа. Мөхнаран. Өнөөдөр баяр нь гоё болж байна уу? Чи нүүрэн дээр юу зурулсан бэ? Хуалц. Нөгөө энийгээр нэг жоохон тоглож моглол. Тоглоом хэр их вэ? Зөндөө. Ямар тоглоомор цогцсон? Ундаг дугуй тэгээ бүүм угаал. Тав гүдэ бэрээ. Хүүхдийн баярыг тэмдэглэж байгаа мó? Тий. Ардын удаа бүр мэзнийг идэрсэн би хатадлаа нүлээ үлимэг гэж боддог. Чингис манаас асын мараас идэ хийдээс сайхан нүлээ систематамагаар үлээж байгаа үсэт цагаамжиг өсөд эзэмэн идээд байгаа юм. Энэнгүй сайхан сан ээжиг минь татаа арахгүй барил ханууд имэлээ. Найзуудтай хөөдөө барил минь үргээ. Энэ жилийн бас арга хэмжээ бас их сайхан болж байна. Хог хаягдл багтай их манайхан бас баярлж чаддаг болчихжээ. Тэгээ хогоо хаяхгүй байна. Тэрэнд нас маш их баярлж байна.
Тэгээ өөр тэгээд энэ гоё номнуудын үзэсгэлэн гарсан бүр айгүй сайшаалтай байна. Одоо жишээлбэл ингээд номнуудын цувралууд их хөөрхөн авчиж байгаа байхгүй юу? Тэгээ эдгээр чинь ингээд хүүхдүүдийн маш ном унших сонирхлыг сэтлийг төрүүлж байна. Тэгээ энд бас их талархалтай хандж байна. Өмнөх жилүүдийн баяруудаа харьцуулах юм бол ер нь бас хүүхдийн үзээд сонирхоор зүйл олон байна гэж үзэж байна. Тийм байна. Үзээд сонирхоор зүйл олон байна. Одоо өмнө нь бол ингээд явангууд нөгөө авах шижиг шажиг юмуд амар байдаг байсан бол одоо бол сайхан ном байна. Хүүхдүүдийн сонирхлыг татсан хөөрхөн Монгол гэрүүд байна. Шагаа харагдлаа. Эднэр бол үнэхээр бас юу яаж байна? Таалагдж байна. Тэгээ заавал хүүхдийн баяраар баярлуулах хүчтэй байнга л харж хандах хэрэгтэй байх гэж бодож байна. Бусад өдрүүдэд хүүхдтэйгээ ингэж өдрийг өнгөрөөх боломж юм тань. За ер нь одоо ховрдоо одоо манай ээж одоо тэгээд ийшээ явах газар алга ба шүү дээ ер нь. Тэгэл өнөөдөр ямар ч хэсэг хүүхдүүдгээ гарч ирчээл байж байна. Энэ жил их сайхан баяр болж байна. Манай охины хамгийн анхны хүрсэн баяр. Энэ жилийн баяр бол маш сайхан болж байна. Тэгээд талбай дээр маш олон хүмүүс цугларсан байна. Тэгээд энэ жил одоо охинтойгоо анхны баяраа тэмдэглэе явж байна да. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг болсон байна. Ихэнх эцэг эхчүүд хүүхдтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх боломж хязгаарлагдмал байдаг ч баярынхаа өдөр хүүхдүүд Чингис хааны талбайд аав ээжтэйгээ баяраа тэмдэглэсэн. За хүүхдийн баяр нэгдсэн арга хэмжээг Чингис хааны талбайд Найрсаг Улаанбаатарын ирээдүй өнөөгийн хүүхдээс урайндор зохион байгуулсан. За хүүхдийн баярын өдрийг Монгол улс 1952 оноос хойш албан ёсоор тэмдэглэж ирсэн. За энэ жил 65 дахь удаага тэмдэглэлээ. За мөн энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгч элбэгдорж зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн ээжүүдийг алдарт их 1-2 дугаар одонгоор шагналаа. Тэдний төлөөлөл болох 21 ихэд алдарт их 1-2 дугаар одонг төрийн ордонд гардуулсан. За энэ жилийн их үрсийн баяраар нийслэлийн хэмжээнд 3100 гаруй их алдарт их одонгоор ингрээ мялаасан юм. Би 4 хүүтэй. Тэгээд одоо авч яваад их баяртай байна. Өнөөдөр аав ээжтэй, хандаа, үр хүүхдүүдтэй бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа гэж хэлье. Жилийн хүрсийн баяр таны хувьд бас мартагдахааргүй болж байна. Тэглээ төрийн ордноос бас ерөнхийлөгчөөс одон гардаж авлаа их баяртай байна. Үнэхээр их баяртай байна. Ингээд хүүхдүүд л одоо бидний баялаг те хүүхдүүд маань бол тэгээ одоо улам хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж их орондоо хэрэгтэй тийм хүмүүс болгоно гэж хэлмээр байна. Манай ээж ихийн 1-2 дугаар одонтой. Тэгээ би одоо 2 дугаар одоо аваад байж байгаад их баяртай байна. Манай хүүхдүүд бага нь 1 настай, том нь 12 настай, 4 хүүтэй би алдарт ихийн 2 дугаар одон асандаа их баяртай байна. 4 хүүтэй, 1 охинтой, 3 хүүтэй. Тэгээд улс их орондоо сайн сайхан хүмүүс болгож хүмүүжүүлэхийн төлөө зүтгэндээ одоо. Хідээс хідэн насны хүүхдүүд байдаг юм бол энэ жилийн их хүрсийн баяр таны хувьд бас онцлог. Онцлогтой байлгүй яах вэ? Ийм сайхан төрийн одоо авлаа. 4 хүүхдийнхээ буянгаар. Тойм хөтөлбөр үргэлжлэн хүрч байгаа үзэгчтэй өнгөрч байгаа 7 өнөخت улсын их хурлын дарга инхолд Япон улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнд парламент хоорондын харилцааг хөгжүүлэх, өндөр ур чадвартай мэрэгчлэтнүүдийг Япон улсад дадлагжуулж бэлтгэх, за мөн цэвэр нүүрсний технологиг нэвтрүүлэхэд хамтран ажиллах хэвээр судалгааны баг байгуулах зэрэг ажлын эхлэл тавигдсан байна. За Монгол улс 173 тэрбум тонн нүүрсний геологийн нөөцтэйгээс 34 сая тонн батлагдсан нөөцтэй. За энэ баялагийг үр дүнтэй ашиглахын тулд нүүрсийг хэрэглэх технологиг сайжруулж, боловсруулалтын түвшинг дээшлүүлж, ашиглах шаардлагатай гэж үзэж байгаа юм. За улсын их хурлын дарга Япон улсад хийсэн айлчлалын хүрээнд цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны сан бичгийг байгуулж, за Монгол улсад нүүрсний үр ашигтай хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, за энэ чиглэлийн судалгааг хамтран хийхээр болсон байна. За улсын их хурлын дарга мэдээллийнхээ үеэр манай улс цаашид нүүрсийг түүхийгээр нь экспортлох бус нүүрс химийн үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай үүний анхны суурь тавигдсан гэдгийг онцолсон юм. Цэвэр нүүрсний технологиор Япон улс дэлхийд тэргүүлж байгаа учраас тэр технологи бидэнд өгөөч. Тэрүүгээрээ бид нүүрсээ 5 толгойн зарагддаггүй овоолго нүүрсийг энэ пластмасын түүхийд болгож хувиргая. Одоо энэ ширээний дээр бөөн пластмас байна. Тэгэх юм бол энэ өртгөн өндөр болоод экспортлох боломжтой болох юм аа. Тэгэхээр зүүн төмөр зам, чойрт байгуулагчтай нүүрс химийн цогцлбор тэрнийг хийдэг туршилтын үйлдвэрүүд тэнд ажилтныг сургах косон тэдний шууд сургалтын системийн тэр чигээр нь авчиг гэж.
Энэ Японд ямар хэрэгтэй гэхээр Монгол улсад цэвэр нүүрсний судалгааг дэлхийн номер 1 судалгаа болгож өргөжлүүлээд эндээс өөрийнхөө экспортлох гэж байгаа. IGCC технологийн утаа гардаггүй цахилгаан станцаа экспортломоор байна гэж, нүүр шийдвэрлэдэг, шингэрүүлдэг төслүүдэд дэлхийд даяар экспортломоор байна гэж хамтрал явцгаая. Тэдний улсад тэр нүүрс гэдэг юм байдгүй манад байна. Хоёулаа хамтрал дэлхийн зах зээл дээр цэвэр нүүрсээр амжилт олох бол бүрэн боломж байна. Тийм учраас энэ бүх төсөл бол цогцолж дунд хугацааны хөтөлбөрийн дараагийн 5 жилийн зорилт болох гэдэг. Эхний зорилт бол биелсэн, одоо дараагийн зорилт бол бид ярьж байна гэсэн. Бидний тавьж байгаа зорилт бол нүүрс химийн үйлдвэрийн баазыг байгуулах ийм зорилт тавьж байгаа. Тэгэхээр юуны өмнө бол нүүрсийг хийжүүлээд за тэр хийгээрээ цахилгаан станц ажиллуулах. За мөн түншлэн тэр одоо нүүрсийг хийжүүлэх явцад гарсан бусад дагалдах элементүүдээс нь нүүрс химийн үйлдвэрийн түүхий эдийг одоо гаргаж авах, полимерийг гаргаж авах ийм зорилт бол тавьж ажиллах болж байгаамаа. Монгол улсад цэвэр нүүрсний технологи хэрэгжүүлж байгаа төслүүдэд Японы сонирхож байгаа компаниудын оролцоог хангах гэсэн ийм зорилготой байгаа. За энэ хүрээнд одоо талууд бол хамтарсан одоо судалгааны баг одоо ажиллуулна. 1 тонн нүүрс 30 ам доллартай тэнцэж байгаа бол 1 тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-аас 1500 ам долларт хүрсэн. Тиймээс цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. За хувиргасны үр дүнд өртгөн Монгол улсад үлдэж тэр хэмжээгээр ажлын байр бий болно. За энэ ажлыг хийж чаддаг нүүрс химийн цогцлбор туршилтын үйлдвэрүүдэд ажиллах ажилчдыг Япон улсад бэлтгэнэ гэдгийг тэмдэглэлээ. Монгол улсын эдийн засгийн хөгжилд хэдийн хэмжээний мэрэгжлийн ур чадвартай залуучууд хэрэгтэй байна. Төдийн хэмжээгээр Япон улс мэрэгжлийн ур чадвартай залуучуудын одлоо дадлагжуулна гэдэг. Тэгэхээр одоо бидний хувьд Монгол улсын хөдөлмөрийн яамны хувьд залуучуудаа мэрэгжлийн сургалт төлөвлөлийн төвүүдээр дамжуулан хэлний бэлтгэлд бэлтгэж одоо Япон улсад дадлагжуулах шаардлагатай байгаа. За үүнийг бид бас даруй эхлүүлнэ гэдгээ бас хэлье. Монгол залуучуудыг ажилд сурах одоо темс сурсных нь үргэлжил 3 жилийн хугацаанд ажил сураад буцаж ирэх ийм зорилгоор явуулж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүн цалин авна. Тэр авдаг цалин манай энд авдагаас, Солонгост авдагаас өндөр. Тэгэхээр бид бол 3 жилийн хугацаатай цэргийн албанд явуулдаг бол 3 жилийн хугацаатай мэрэгчлээ ажилтан болох сургалтанд явуулж байгаамаа. Ингэж ойлгох юм бол 1-р 100 мянга бол өнөөдөр гараа явчихгүй. Энэ бол 8 жил 10 жилийн ажил байгаа. Үүнээс гадна энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хилэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хоёр улс хооронд 8000-аас 9000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй болж байгаа юм. Үйлдвэрлэгчдэд боломж олгосон энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр одоо 15% татвартай байгаа бараа бүтээгдэхүүнүүд 6 дугаар сарын 7-ны өдрөөс хойш гаргавал татваргүй болно. За Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хилэлцээр манай улсад болох СМ-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Япон улсын төлөөлөгчид ирж хариу мэдээлэл гардуулснаар албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Ази Европын дээд хэмжээний 11 дахь удаагийн уулзалтыг эх сард манай улсад зохион байгуулна. Уулзалтанд 51 орны төр засгийн тэргүүн, олон улсын 2 байгууллагын удирдлага оролцоно. За хүндэт зочдыг хүлээж авах Ассамбле хотхны ажил дуусах шатанд орсон. За одоогоор 40 орны төлөөлөгч байрлахаар хандсан байна. За өнөөдрийн байдлаар Ассамбле зохицолбор хотхны барилгын ажил 90% үргэлжилж байгаа юм байна. 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эхний зочноо хүлээж авахар зэгчээ. За уулзалтанд оролцох бусад зочдыг зохих шаардлагуудыг хангасан 40 буудалд хүлээн авахар бэлтгэл базааж байгаа юм. Аж ахуйн нэгж нь өөрөө хөрөнгөө босгоод энийхээ дагуу хийгээ явж байгаа. Улс бол энэ байшингуудыг бол төр хэрэглээд тэгээд тухайн аж ахуйн нэгжид нухацаагаа төлөвлөгөө өгөх юм. Газрын зөвшөөрлийн асуудлын хувьд бол энэ бүхэн MCS Properties өмнө нь энэ АСЭМ хуралтай холбоотоос өмнө зохицуулагдсан гэж ойлгож байгаа. Энэ бүх инженерийн сугам шүлжээ бүх юм нь улсаас шинжсэн юм байхгүй. Энэ бүгд хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлаа. Ассамбле цогцлборт бол үзүүлж байгаа үйлчлэгээ маань бол үндсэндээ зочд буудлын үйлчилгээ, за өглөөний цай,
За зочдлуудын үйлчлэгэд маань цэвэрлэгээ үйлчлэгээтэй холбоотой үйлчлэгээнүүд бол ороод явчихна. За үндсэндээ бол 53 төрийн тэргуун маань 14, 15, 16-нд бол байрлахаар байгаа. Нийт 3 өдрийн байрлал. За мөн саяхан өгсөн зочдлуудын холбооноос өгсөн мэдээлэлээр бол 7 сарын 11-нд маань бол эхний төрийн тэргуун маань ирж наадам үзэгтэй холбоотой виллада бол байрлахаар байгаа. Тэгэхээр үндсэндээ бол Асиан вилла дахь үйлчлэгээний ажлын хэсэг бол 7 сарын 10 гэхэд бол тэнд үйлчлэгээгээ төрийн тэргүүнүүдэд үзүүлэхэд бэлэн байдалтайгаар байна. СМ-ийн хурлын үеэр Шангрила зочид буудалд 24 орны 280 зочин, Туушин зочид буудалд 16 орны 190 зочин, Блюскай зочид буудалд 7 орны 180 гаруй аль бие усны төлөөлөгчийг байрлуулах юм байна. Нийтдээ 51 орон 2 олон улсын байгууллагын 3000 орчим төлөөлөгчийг буудалд байрлуулахаар бэлтгэл базааж байгаа. Заримаас нь дурдвал Puma Imperial, Улаанбаатар, Grand, Альпа, Бишрэлт, White House, Кемпински, Континентал, Рамада, Сүнжин Гранд, Чингис хаан, Эдлвейс зэрэг олон улсын зочдыг хүлээж авах шаардлага хангасан буудлууд бэлтгэл базааж хамтран ажиллаж байгаамаа. За мөн зочид буудлуудад шаардлагатай засвар үйлчилгээ хийх, тохижуулах ажилд зориулж засгийн газраас 150 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээлийг олгохоор болсон. За энэ ажлын явцыг тодруулсан. Засгийн газраас бонд гаргасныхаа дагуу бол буудлууд нь зээлээ аваа явж байгаа 150 тэрбум төгрөгийн зээл олох боломжтойгоос бол одоогоор бол 121 тэрбум төгрөгийн зээл нь бол шийдэгдсэн байгаа. Тэгээ авах хүсэлтэд илэрхийлсэн буудлуудаас бол 50% нь бол авцсан байгаа. Тийм. Зээлийн хүүгийн хувьд бол арилжааны нөхцөл болохоор тухайн зээлийнхаа нөхцөлийг бол арилжааны банк тухайн буудалтайгаа тохирж байгаа. Энэ нь бол тодорхой хэмжээнд бас бага зэргийн өөр байгаа. Эдгээр зоч буудлуудыг бол бүгдээр ингээд үндэсний зоч буудлууд гэж хэлж болох. Ягаад гэх юм бол Монгол улс төлөөлөл ажиллагаа явуулж байгаа. Монгол улсын хууль этгээд. За энэ дээр зүгээр яг гадаадын хөрөнгө оруулалттай зоч буудлууд гэх юм бол 10 гаруй зоч буудлууд бол байгаа. За нөгөөтэйгөр бол бид нарын зүгээс бол хөдөлмөрийн яамтай хамтраад зоч буудлуудын ажиллагчид бол сургалтуудыг бол ээлж дараалан бол зохион байгуулж байгаа. За үүнд бол нийт 12 мэрэгчлэр сургалт зохион байгуулсан. За энд нэг ойролцоогоор бол 1600 гаруй хүн ажилтан бол хамрагдсан байна. 800 ажилгүй иргэдийг бид нэр сургах эмчиг үүрэгтэй явж байгаа. За үүнээс бол нэг 560-аад 600-аад хүмүүсүүдийг бол сургалтанд хамруулаад бэлтгэгдсэн. Одоо бол тухайн аж ахуйн нэг зоч буудлууд болон тухайн ажилтан ажил горилагч нарыг бол хооронд нь зуушлах ажил бол явагдаж байгаа. Дээд хэмжээний уулзалтанд оролцох зочдыг хүлээж авах буудлуудад 150 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтойгоос 121 тэрбум төгрөгийн зээл нь шийдэгдсэн байна. За энэ зээл дунджаар 12-оос 14% хүүтэй арилжааны зээл гэдгийг онцолж байлаа. Үзэгч та бүхэнд өнгөрч байгаа 7 хоногт эх оронд болсон онцлог үйл явдлын мэдээллийг тоомлон хүргэлээ. Үргэлжлүүлэн олон улсын мэдээллийн тоомыг хүлээн авч үзнэ үү?